Залуу guys, өнөөдрийн бичлэг би та хэд CS-ээр тоглоом дээр яаж FPS нэмэх үү, FPS яаж бүүстлэх үү гэдэг туториал бичлэг хүргэе. Тэгэхээр бидэрт FPS counter хэрэгтэй. Settings руу ороод, game руу ороод, telemetry руу ороод, энэ show frame time and FPS-ийг always болгочихно. Ингэх юм бол тэр баруун дээд болно. Тэр нь байнга FPS харна гэсэн. За хоёр дахь нь болохоор console гарч ирээд CL доогуур цагаас show FPS нэг ингээд тоглоомных нь өөрийнх нь FPS counter авч болно. За гурав дахь нь болохоор shift tab дараад энэ Dot'ын settings руу ороод in-game дотор энэ show performance monitor гэж байгаа. Нэг bottom right болгоод энэ toggle дээр нь болохоор хэрэглүү keyboard-ныхаа үсгийг дарчихна. Би болохоор end-ийг дарлаа. Энэ Dot-ийн 3-ыг нь тулгаад ингээ гэх юм бол Dot-той бис toggle-оор харьж болно гэсэн унтраашсаа. За одоо хэдүүлээ Nvidia settings-ээ тохируулцгаая. За дэлгэсэн дээр mouse хоёроо дараад show mode дээр дараад Nvidia control panel. Тэгэхлээр хамгийн дэдэл дээр нь дарчаад энэ use my дээр дараад performance болгоод болгочихно. Тэгээ apply. За дараа нь 3D settings руу ороод жоохон доош гүйлэх юм лээ low latency mode гэж байгаа. Энийг ультра болгочихно. Өнөөдрийн бичлэгтээ маань Cisco Skins хамтран ажиллаж байна. За тэгэхээр миний шинэсгсэн промо кодыг ашиглаад 10% deposit bonus болон 50 центиг гин даваарай guys. За дээрээс нь $2 ба түүнээс дээш дүнгээр зинглээд миний бүх gift-үүдэд оролцож болно. За тэгээд бичлэгтээ орцгоё guys. Let's go. Тэгээд дахиад жоохон доош явуулаад power management mode байгаа. Энийг prepare maximum performance. Shader cache size-ыг unlimited болгочихно. За тэгээд texture filtering quality-г high performance болгочихно. Тэгээд энэ threaded optimization-ыг on болгочихно. Тэгээд энэ vertical sync-ийг унтраана. Миний холуугаас унтралтай. Тэгээд apply дарчихна. Тэгээд adjust desktop size and position дээр болохоор scale-ийг зөв хийх. Full screen-ийг сонгоод тэгээд GPU-г сонгоод тэгээд энэ override-ийг асаачна. Apply. За би Nvidia энэ color settings-ийг бол ерөөсөө оролдгоо. Өндөр vibrance saturation бол юм. Нүдэн дээр нь бол муу байдаг. Тэр нь бол орлоод юм. За одоо төлөө Windows-ийнхаа settings-үүдийг тохируулцгаая. За settings руу ороод system дээр дараад display дээр дараад доошоо болоод graphic дээр дараад энэ advanced graphic settings-ийг доошлуулад энэ hardware accelerated GPU scheduling гэж байгаа. Энийг on болгож. Дараа нь болохоор settings-ийнхаа gaming руу ороод энэ game bar дотор байгаа энэ хамгийн дэдлийг нь унтраач. Дараа нь gaming дотроос дахиад энэ game mode дээр дараад энийг асаач. Game mode асаач. Дараа нь болохоор цонхоо дараад power plan гэж хайгаад бид power plan дээр дараад энэ power options дээр дараад харагдаж байгаа. Бид энэ ultimate performance юм уу high performance аль нэгийг сонгож байна. Ultimate байхгүй байхад хай сонгочих болно. Тэгээд энэ хамгийн сүүлийнх нь болохоор та нар угаас баг мэддэг бахан task bar дээр дараад task manager ороод task manager дотор startup apps дотор бүх application програмуудаа disable болгох хэрэгтэй. Ингэх юм бол ер нь CPU RAM хоёрыг суллаад илүү smooth болно л гэсэн. Одоо төлөө control-оор settings өөрчлөн. За control-оороос өмнө эхлээд sys дээр mouse-оор дараад properties руу ороод launch options дээр тавиад novid гэж бичсэн. Чинэлээрээ sys-ийн intro-г нь байхгүй болгочдөг. Урд орно гэсэн үг. Араас нь зайваад тавиад дахиад hi гэж бичсэн. Чинэлээрээ spook чинь sys дээр илүү сайн ажиллана гэсэн үг. За тэгээд screen record гэдэг OBS ашигладаг хүмүүс энийг хийж хэрэгтэй. Allow third party software гэдэг. Энийг болохоор OBS дээр game capture-ыг ажилладаг sys. Ямар ч full screen програмуудыг ажилладаг гэдгийг эзэлж байна. Одоо country settings нэгс. За display mode бол full screen байсан нь бол зөв. Гэхдээ яг хоо жоохон өөр аппликейшн оруулахад харлаад байдаг. Тэрнээс жоохон залхахдаг бол full screen window-д байсан ч болно. Тэгээд normal 4 1280 960 apply. Нүл яг base settings шүү guys. За advanced video settings. За boost player contrast энэ бол enable байх нь зөв. Тэгээд V-Sync G-Sync хоёулаа disable. Тэгээд Nvidia reflex low latency энэ бол яг баг ямар ч эффект байхгүй зүгээр л ялгаагүй л над тэр нь бол мэдэрхсэн. Гэхдээ энэ бол хүмүүс disable юм уу boost-ийг асаагаад байдаг. Би бол disable дээр байлгаж байгаа сүүлийн үед. За preset-тэй болохоор шууд top дээр тавиад. За мөл хамгийн дотлын super resolution-ыг disable болгоод энэ dynamic shadows-ыг sun only-г all болгоод тэгэхээр бүх сүдрээр харагдана гэсэн үг. Тэгээд global shadow quality-г нь low дээр бэлгсэн ч болно. Бис авахын тулд нөх амар бол нэг давуу тал авч чаддгүй. За multi-sampling anti-aliasing mode. Энэ л дээр бол хамгийн чухал зэ. Энэ бол их skin бол ер нь бол юмс тод харагдана гэсэн үг. Би бол яг 2 4 8 дээр энэ бол байс зүгээр гэж боддог. Энэ Dot'лийн дээдлийн 2 бол энэ бол хэрэггүй. Унтраах болгон 1x2 бол. Муу комт бол 2, гайгүй комт бол 4, бүр амар комт бол 8 дээр ч юм те. Би бол яг 2 дээр тоглоод байгаа. Тэгээд console дараад PS Tower зураас Max Tick. Үгүй бол яг тоглоомтроо хязгаар FPS авч чадна гэсэн үг. Үнэхээр сайн комтойхон бол 600 ч юм уу те. 800 ч юм уу.
комментийнхаа хүчин шаардлага тааруулаад FPS-ийг кайплах хэрэгтэй ер нь бол. За биднээсээ хийсэн settings-үүдийг хийсний дараа FPS ч хэдэр нэмэгдсэн бай. Коммент хэсэгт үлдээгээрэй guys. Тэгээд хэрвээ видео таалагдсан бол лайкаа дараад subscribe хийхээ бас бити мартаарай. Gift-энд оролцох хүмүүс маань description болон pin comment ирэх линкээр ороорой. За тэгээд дараагийн имжлэгээр уулзцаая guys. Bye. Peace.